цусд сувг үзүүлж бай. Атман гэдэг нэр томьёо Оросоос Монголд орж ирсэн үед халахын өнцөг булган бүрт нэр цуутай атманууд олноор төрсэн байдаг. Гэхдээ атмануудын атман гэж алдаршсан хоёр л атман байсны нэг нь 40 мянгатын унган хүүхэд алдарч ав юм. Нөгөөх нь мэдээж атмануудын эцэг гэгддэг ногоон хочод чойлон билээ. Энэ хоёрыг яагаад атмануудын атман гэсэн юм бэ гэвэл атманууд нэгнийдээ цуглаад хөзөр тоглож байхад гаднаас дайрч орж ирээд бүх мөнгийг нь хуу хамж чаддаг байсан гэдэг. Тэр үеийн халаасны хулгайч дээрэмчид энэ хоёр атманд л өдрийнхөө ашиг орлогоос байнга өгдөг байсан юм. Хуучин их дэлгүүрийн урд талыг дивжээ гэдэг байлаа. Энд тухайн цаг үеийн атманууд 8-аагач хийдэг, архиачуудаг, зодонооч хийждэг тийм л газар байжээ. Алдарч ав тухайн үедээ атман гэсэн сайн ирчүүдтэй бүгдтэй нь гар зөрүүлж явсан бөгөөд дараа нь гар байлцаж шил юм хувааж уугаад л сайн найзууд болдог байж. 40-50 мянгатын хүрээллээсээ гарч хотын бүхэл дүүргийн сайн ирсийг номхруулж бас найзалж нөхөрлөж явсан юм. 120 мянгатын итгэл, үйлдвэр комбинатын групп болд, микрийн гахаа шижир, тактабяг, хагархай тамир, хар гэрэлтэй, гочоогийн ингис, гүүс болд, мөрөн, фаник батбаяр, төвдөнд оржин давгч мэдгээл нэр нөлөөтэй бүхэл атмантай нөхөрлөж явсан бөгөөд тактабяг, гахаа хашаа хоёр бол алдарч авын баруун зүүн гар байсан юм. Нэг ёсондоо одоогийн хор бол менежер нь байсан бөгөөд алдарч авт одоо тэгэх ёстой, ингэх ёстой гэдгийг зөвлөх жишээтэй. Алдарч ав их дэлгүүрийн өмнөх дэвжээн дээрээс 100 төгрөгийг бол ядах юмгүй олно. Түүнд тактабяг шоронд орлогоогоор сайхан амьдах ёстой шүү гэж зөвлөдөг байсан гэдэг. Алдарч ав нь атмануудын дунд нэр хүндтэй, нэг ёсондоо толгойлогч ахлагч нь байсан юм. Тэрээр төвдөнд оржин давж чимдтэй дэвжээн дээрх 8 ажтыг дээрэмдэнд дарамталдаг байж. Тэдэнд дээрэмдүүлж дарамтлуулсан олон хүний санал гомдлоор цагдаа нар алдарч ав давж чимд хоёрыг баримтлах тушаал авсан байна. Энэ хэрэгээс зүгтхийн тулд алдарч ав хойд хөрш болох Орос орныг зорьсон юм. Атман хүн тент мэдээж яаж зүгээр суух билээ. Алдарч ав мөрөн хагархай тамир нарын хамт төлөөлөгчийн газрын зоч буудал байрладаг байлаа. Ингэхдээ тэрээр гадна дотноос ирсэн хүмүүсийг зэгцэнд нь оруулдаг үүрэгтэй байж. Тэр үед Оросын элчинд 8 хийдэг их хүнд гарын нөхдөөдөл цугладаг, буудалладаг, дээрэм тонуул гэмт хэрэг зодон зохион байнга гардаг рецидив үе байсан гэдэг. Агсам согтуу тавьсан эсвэл болж бүтэхгүй авир гаргасан нөхдүүдийг дорн сургаж өгдөг байсан юм. Эд нарыг зохицууллаа гэж төлөөлөгчийн газар алдарч авыг $50 шагнадаг байлаа. Зодоо нүдэн болж гимэн цагдаа дуудахаас илүү алдарч авыг дууддаг байж. Дандаа л алдарч авын таньдаг хулгарууд ирж очдөг байсан болохоор тэднийг загнаж зандраад бас атманаа харуулдаг байлаа. Яармгийн 3 бүдүүн гэж дийлдэхгүй атманууд байдаг байсан. Эд нарыг ганц алдарч авал номхруулан дардаг байж. Москвад бол алдарч аваас айдаг олон хүн байсан гэдэг. 90-ад оны үед алдарч авыг Москвад ялан дийлж байх үед хотын атмануудын ихэнх нь түүн дээр очсон байдаг. Нэг ёсондоо алдарч ав тэнд Оросын маф гэдэг шиг томоохон бүлэг байгуулсан гин. 40 мянгатын атман хөгжмийн зохиолч 100 дээр гочоогийн ингис хоёр Москвад алдарч авын урилгаар очижээ. Удаан уулзаагүй хоёр найзтайгаа ёстой л нэг найрлаж сэнхийг үзүүлсэн байна. Ирчүүд болсон хой нуусан үедээ яаж зүгээр байх вэ? Халахын нэртэй атманууд цугласан учраас босодтой муудах тохиолдол бишгүй гардаг байв. Нэг орой 100 дээр согтчхоод авраг биетэй нэг Оростой муудалцжээ. Тэгсэн алдарч ав хажуугаас нь наадмын Оросоо зохиод унгачих гэлээ. 100 дарч зохилоо. Нөгөө Орос нь ундаггүй. Тэгтэл алдарч ав ингэж зөгтөг юм гэд ганц зөгтөл нөгөө авраг биетэй Орос чинь тэрийг хадаад л унж байсан гэдэг. Ер нь алдарч авын цохилт үнэхээр хүчтэй. Зодоон талдаа бол 9 шидэн бүрдчихсэн хүн байсан гэж түүний таньж мэдэх гар зөрөлсөж явсан ирчүүд ярьдаг билээ. Алдарч ав дээр очисон хотын атманууд амьдрал хуугаа дээшлүүлэх гэсэн зорилготой очин 8 хийдэг байсан юм. Дөнгөж Москвад очиод хөлөө олохгүй байгаа ус алдарч ав дээр л эхэлж очдөг байжээ. Жишээ нь монголчууд хятадаас авчирсан бараагаа тэдний бүлгээр дамжуулан заруулна. Тэр үед дөнгөж гадаад ертөнцтэй танилцж байсан Ландаг Батцэнгэл алдарч ав мөрөн тамир нар дээр ирж сайхан танилцж байсан гэдэг. Нэг удаа манай хотын атманууд Оросуудтай муудалцаад зодуулахын даваан дээр төлөөлөгчийн газар ороод бүгд ширээний ард зогсчихож. Оросууд орж ирээд зодолдох юм боллоо. Тэгтэл алдарч ав гарч ирээд тэдний урдуур ороод зогсчихсан байна. Оросууд алдарч авыг харчаад яаж чадахгүй буцаад гарч байсан гэдэг. Ер нь хүн гэдэг эрх мэдэл хүчтэй болоод ирэхээр өөрөө өөрийгөө алдаж өөр хүн болдог гэдэг юм билээ. Тэрч замаар алдарч ав явсан юм. Зул бөхөхөөр улам дээшээ бадардаг гэдэг шиг алдарч ав сүулдэ их сонирн болчихсон гэж ярилцдаг.
Наад захын жишээ гэхэд л 2 хүүхэдтэй эхнэрээсээ салаад 2 хүүхэдтэй өөр нэг хүүхэнтэй суусан гэж. Мөн Монголынхон жирийн иргэд наймаачдыг дарамтлан эд мөнгийг нь дээрэмддэг байсан зэрэг ёс бус үйлдэл ихэд гаргаж араатан шиг л авирлах болсонд ойр тойрных нь түүнээс ихэд айдаг болсон гэдэг. Орос гэдэг агуу том гүрэн манай Монгол гэдэг жижиг улсыг анх яаж эрхэндээ оруулж утсан хүүхэлдэй шиг хөдөлгөж дээрээс удирддаг байсныг бүгд мэднэ. Тиймдээч Москвад Атмандж хүчээ авч байсан Алдар Жовыг Орос гэдэг гүрэн захиалгаар дааж авсан ч гэж ярьдаг. Түүнийг хуучин цэргийн офицер байсан хүн амны хэрэгтэй ял эдэлж байсан Шар Нэргүйг ихэр ар нуруунд нь хутгалж алсан билээ. Тэрээр Алдар Жовыг санаатайгаар хутгалж алсан мөртлөө Оросын шоронд нэг их удалгүй л гараад ирсэн гэдэг. Өнөө хүртэл атмануудын дунд тус хэргийг дээрээс захиалгаар хийлгсэн аллаг гэж баталдаг. Шар Нэргүй шоронгоос суллагдаад Алдар Жовын баруун гар байсан тагтаа биегтээ тааралдаад Алдар Жов өгчгсөн болохоор чи хинч биш хоёулаа үдэлцэхүү гэж томорсон байгаа юм. Энэ хэрэгээс удалгүй Шар Нэргүйгийн дүүн бусдад зодуулснаасаа болон амьсгал хураасан байдаг. Мөн Шар Нэргүй Монгол Улаанбаатарт ирээд удалгүй мөн бусдын гарт онц хэрцгийгээр алуулсан бөгөөд дээрх хэрэгүүдийг Алдар Жовын гар хөл болгосод хийсэн гэж одоо хүртэл ярьдаг билээ. Алдар Жовын цогцыг эх оронд нь авчран нутаглуулахад 40 мянгатын гудамжинд олон хүн цуглаж машины цуваа үүсч байсан гэдэг.